Өөрөөр хэлбэл манай онгоц одоо Улаанбаатараас Москвагийн чиглэл шууд биш замдаа бууж яана гэдэг чинь нислэгийн цаг сунж байгаа гэдэг утгаараа яг тэр нөгөө 5 иргэн нисхийн байгууллагаас зөвшөөрөл авч байгаа байхгүй. Тэгээд яг одоо 1 цаг гэдэг маань болохоор бид нар бол ер нь нислэгийнхаа зөвшөөрлийг бол дандаа нөгөө иргэний засгийн ерөнхий газруудаас авдаг. 2 цаг болсон шалтгаан нь бол манай нөгөө газрын гэрээт үйлчлэгээний нөгөө гэрээт байгууллага маань болохоор хөлийн үзлэг одоо гайлын үзлэг орох шаардлагатай болчлоо. Тэгэхээр Новосибирск зогсох цаг чинь та нарын одоо нөгөө иргэний засгаас авсан одоо Оросын нөгөө Росавец гэж ярьдаг. Тэндээс авсан 1 цагийн хугацаа биш 2 цаг болох нь л гэж ийм л одоо мэдээлэл ирсэн байхгүй. Тэр нь болохоор яг одоо энд мэйл нь байгаа л да яг 10 сарын 2-ны орой ирсэн мэйл байж байгаа. Тэгээд бид нар энийг бол ямар ч 2 цаг ингээд саатах нэ 2 цаг саатах юу байх вэ? Новосибирск дээр бол 2 цаг зогсох нэ гэж ингэж тооцоолол явсан. Өмнө нь бол ер нь бол чиглэл өөрчлөх тохиолдол бол байна л да. Одоо манайх бол техникийн буулт гэж ярьдаг. Тухайлх юм бол одоо өнгөрсөн одоо 14 оны Франкфуртын нислэгүүдэд бид нар одоо 767 онгоцоор шууд Франкфуртын нислэг төлөвлөсөн байжгаад зорчигч урсгалаа хараад бага болохоор бид нар 37-оор хийж байгаа байхгүй жижиг онгоцоор. Тэгэхээр жижиг онгоц бол жишээ нь одоо шууд Улаанбаатар Франкфуртын чиглэлд бол шууд явах боломжгүй шүү дээ. Тэр утгаараа бид нар замдаа Екатеринбургт буу шатгаа аваад ингэ явж байгаа. Тэгэхээр бол тийм нислэгийн өөрчлөлт юмнууд бол байдаг л та.